За энэний дагуу бид нар одоо очисон манай холбогд халбаагчид тухайн студ дээр очиж за Баатар гэж захиралтай 9911 дугаар бүхий одоо утсаар нь ямар ажил шалтгаанаар ирсэн тухайгаа болон ямар одоо асуудлыг танай студ болон танд холбогдуулан гаргасан бэ гэсэн мэдээллийг танилцуулж бидэнд одоо энэ талаар бас тайлбар өгөөч гэсэн хүсэлтийг одоо цагдаагийн албаагч биеэр очиж одоо тухайн студ дээр нь тавьсан. Ингээд тухайн Баатар буюу Баатар захирал маань Хенрилментийн захирал Баатар маань би Баян-Онгор аймагт ажилдаа явж байгаа учраас очих боломж одоогоор алга байна гэсэн. За энийг одоо сонсоод манай албаагчид Буркорын байгууллагатай ярилцсан. Одоо Буркорын байгууллагатай тодорхой хэмжээнд болж байгаа үйл явцыг танилцуулахад за захиргааны хариуцлагын тухай хуулийн 14 дугаар зүйл заасны дагуу та нар хойшлуулгын арга хэмжээг авч хэрэгжүүлээ. Тэд хуулиар олгосон одоо эрх үүргээ та бүхэн өөрснийхөө хэмжээнд хэрэгжүүлсэн үүрэг гэдэг юм уу чиглэлийг одоо өгсөн. За энэний хүрээнд бид нар тухайн гомдын одоо шалтгаан нөхцөлийг нэн даруй тодруулах за мэдээж та бүхэн ойлгож байгаа одоо сонгуульд явагдах цаг хугацаа маань орж байгаа учраас шалтгаануудыг шуурхай тодруулах бидэрт зайлшгүй шаардлага байгаа. Холбогдох дүрм журмдаажсан нэн даруй шалгаж шийдвэр гаргуулах эрхүй байгууллага шилжүүлэх гэсэн одоо заалтууд байгаа хөлөнд нь. Энэний дагуу одоо бид хойшлуулгын ажиллагаа явуулж гомдлыг одоо үнэн эсхийг, бодиттой байдал эсхийг тодруулах одоо шаардлага гарсан. Ингээ хойшлуулгын ажиллагааны хүрээнд бид тухайн студид одоо үзлэг хийгсэн. За ингээ үзлэг хийх хүсэлтийг одоо тухайн студийн дотор байсан нэр бүхий хоёр иргэнд одоо хэлсэн. За энэ нь бол мөнх очир зургийн дараа тавгасран гэж одоо хоёр хүн тухайн цаг минутанд студ байсан. Бид нар 20 цагийн орчим 20 цагт тухайн студид хүрч очсон. Холбогд хууль заасан цаг нарт очиж одоо тодорхой ажиллагаагаа явуулах юм шаардлага гарсан. Ингээд тухайн студиэс буюу зургийн дараа тавгасран биднэрт бас тодорхой хэмжээний тайлбар хийсэн. Энэ тайлбар нь юу вэ? Бид хуулийн зөвлөхөө буюу хуулийн ажилтан Чулуунбат гэж хүнээ одоо ирүүлсний дараа та бүхэнтэй тодорхой арга хэмжээг явуулъя гэсэн. Бид энэ хүсэлтийг хүлээж авсан. Хүлээж авч Чулуунбат гэдэг хүнтэй манай мөрдөн байцаагч өөрийн биеэр харилцсан утсаар за би ингээд гачууртаас гарч байна. Ингээд та бүхэн дээр очио. Тэр бол та нар ямар нэгэн ярилцдаг, үздэг, бусад ажиллагаа хийхгүй шүүгсний дагуу бид ямар нэгэн ажиллагаа хийгээгүй хуулийн зөвлөхийг хүлээсэн. Ингээд 23 цаг өнгөрөж 00 цагийн орчим 24 цагийн орчим 23 цагаас хойш 3 цаг гарны дараа Чулуунбат хуулийн ажилтанд ирсэн. За ирсний дараа бид бас холбогдох ихээр усан шалтгаанаа тайлбарласан. За энэний өмнө 20 цаг 45 минутанд 21 цаг 45 минутанд энэ тавгасран гэх зургийн дарга гэх тавгасран бид нар гэмтрэг зөрчлөөс уралсан сэргийлэх чиглэлийн одоо албан ёсны хууль заасан үндслүүдийг дурдсан мэдээллийг өгсөн байгаа. За энэ мэдээллийг зурвал баталгаажуулж одоо авсан байгаа. Ингээ хуулийн ажилтныг ирсний дараа бид шалтгаан тайлбар хойшлуулгын ажиллагаа хийх шаардлага байгаагаа илэрхийлсэн. За энэний дагуу Чулуунбат зургийн даргаас нь Чулуунбат өмгөөлөгч хуулийн ажилтнаас хэлсэн зүйл байгаа. За энэ студ дотор тодорхой хэмжээний бусад одоо телевизээр сурчлагаа хийх, за мэдээлэл хийх, нэвтрүүлгүүд ганцхан нэвтрүүлж биш ийм улсуудын одоос зүйл байгаа учраас манай телевиз үйл ажиллагааны онцлогтой холбоотой мэдээлэлүүд байгаа учраас бид тухайн хүмүүсээс нь бас зөвшөөрөл авч та бүхэнд үзлэг хийхгүй босохгүй гэсэн. За энийг бид бас хүндэж авч хүлээж үзсэн. За тэгье энэ хүмүүсээс цуглуулах боломж улцаа гэж бид хүлээе гэсэн. Энэ хуулийн зөвлөхийн шаардлага тавьсан хүсэлтийг бид хүлээж авч хүлээсэн боловч тиймэрхүү харин Баян-Онгорт яваа гэх тухайн студийн захирал Баатар гэж хүн 01 цагийн орчим хурж ирсэн студ дээр урд бол Баян-Онгорт яваа гэсэн. Тэгэхээр 20 цаг өнгөрөөд Баян-Онгорт явж гин гэж мэдгэсэн хүн 01 цагийн орчим ирсэн байхыг одоо үүсэхгүй байна. Гэхдээ арай л гэж амжмааргүй. Та гарч ирсэн. Эрэхтэй нэр бүхий телевизүүд, нэр бүхий мэдээллийн хэрэгслүүд за бусад одоо хүмүүстэй нэлээд олоолаа орж ирсэн. За энэ үйл явцыг бид тодорхой хэмжээнд бас цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаар бэхжүүлж авсан байж байгаа. Шаардлагатай бол бидэнд байгаа. За энэ ингээ ирээд биднэрт бол үзлэг шалгалт янз бүрийн тайлбар хэмтийн зүйлийг явуулахгүй гэж одоо давчантай хэлэхэд бол хэлсэн. За учир шалтгаан олсон. За бид цаашаа үзлэгийн өрөөнд алдаж орох ямар нэгэн арга хэмжээ аваагүй. За авъя гэсэн чи тэр хаалга одоо үүдэн студийн яг хаалгууд нь нууцсан кодтой юм хаалгуудтай байгаа учраас бидэд орох боломж олдоогүй.
За ингээд ярилцаар хагаад шөнийн одоо 01:02 цаг төгссөн 01 цаг 02 цаг. Тэгээ шөнийн ажил болсон учраас бид нэрэн тайлбар авах юм болон золгоогүй учраас явсан. За явахдаа цагдаагийн 2 албаагчийг үлдээсэн. Энэ нь юу вэ гэхээр зэрэг харилцсан үйл ойлголцол бүхий зөрчил бүхий субъектууд цагдаагийн байгууллагад хандсан учраас нэг нь хандаж нөгөөх нь шалгуулах шаардлага байгаа учраас олон нийтийн аюулгүй байдлыг хангах, тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах заашгүй шаардлага үүсэж байна гэж үзээд тухайн одоо цагдаагийн 2 албаагчийг олон нийтийн амгалан байдал тухайн студийн үйл ажиллагаатай холбоотой гэмтэг зөрчил гарах уу гэдэг үүднээс уралсан зэргийн зөвлөөр 2 албаагчаа үлдээсэн. За ингээд дараагийн өдөр буюу 25-ны өдөр бид нар өглөө. Тэгээд 24-ний орой 04 цаг болж байхад манай энэ асуудлыг шалгаж байгаа албан тушаалтан хошуус Солонгийн утас руу, өөрийнхөө утас руу Баатар захирал өөрийн биеэр яриад би одоо өмгөөлөгч хуулийн ажилтнтайгаа очиж танд тайлбар өгье гэсэн. Ингээ бид нар хүлээсэн. За магадгүй одоогч хүлээж. Ингээ хүлээсэн боловч ирээгүй. Ингээ бид нар 25-ны өглөө 10 цагаас 12 цаг 1 цаг хүртэл үнэндээ 4-5 удаа утас руу залгасан боловч салгаатай байсан. За өчтөр 25-ны өдөөс хойш 16 цагийн орчим хуулийн ажилтан, хуулийн зөвлөх Чулуунбатаас албан ёсны одоо бид нарт албан тоот хэлсэн. За энэ тоот нь ямар утгатай вэ гэдэг. За манай захирал Баатрыг цагдаагийн байгууллага баривчилсан, саатуулсан, хорьсон гэсэн одоо мэдээлэл байгаа учраас энэ талаар албан ёсны хариу өгнө үү гэсэн юмсан. Бид хариуг нэгсэн. Цагдаагийн байгууллага, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс за энэ ажлыг шалгаж буй, энэ асуудлыг хэрэгжүүлж буй мөрдөн байцаагч ажилтан маань ямар нэгэн байдлаар Баатар захирлыг цагдаагийн байгууллага түүний зорчих, ярих, хэвлэн мэдээлэх, бусад одоо нийгмийн харилцаанд оролцох хичээлөг нь хязгаарлаагүй байгаа. Өөрөөр хэлбэл саатуулаагүй, хориогүй, цагдаагүй байгаа гэсэн. Ийм байдалтай байна. За ингээ өнөөдөр бид энэ бүхнээс тайлбар авах гэж Баатар захирлын утас руу хэд удаа утасж байгаа. За хамгийн сүүлд утаснараа бид нар өдөр 01 цаг буюу 13 цаг өнөөдрийн 13 цаг 02 минутанд залгахад бидний ойлгож байгаагаар бол тухайн утас бусад одоо хүмүүс рүү ярьж байгаа юм зайнад буюу дуудлага ярилцж байгаа дуудлагатай байлаа. Тэгээ одоо бид нэр бол хүлээж байна. Энэ асуудлаас бид нар тухайн одоо гомдол гарагчийн тавьж байгаа асуудалд тайлбар авахыг хүсэж байгаа. Нэгт нь хоёрт нь бид нар өчтөр өөрөө 15-ны өдөр телевизийн хэрэгслээр энэ хуулийн зөвлөгч Чулуунбат болон тухайн студиэс мэдээлэл хийсэн байгаа. Энэ асуудалтай холбоотой. Тэгээ энэ мэдээлэлдээ за улсын хурлд нэр дэвшигч буюу нийлдэг очир буюу нэр дэвшигчийн талаар ямар нэгэн сөрөг мэдээлэл за ийм асуудал бид хийгээгүй, гаргаагүй байгаа, гаргахгүй гэсэн мэдээлэл өгсөн. За энээр ямар нэгэн байдлаар тайлбар олон нийтэд өгж байгаа учраас тухайн студид болон олон нийтийн амгалан тань байдал сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байна гэдэг байдлаар бид өчтөр 14 цагийн үед тэнд байршуулсан урсан сэргийлэх ажил хийлгэхээр тавьсан албан тушаалтнуудаа 14 цагт авсан байгаа энэ хэвлэлийн байгууллагын дараа. За ийм байдлаар одоо бид нар одоо хүртэл Баатар захирлаас тайлбар өгөхийг одоо хүсэж одоо ийм байдлаар хүлээлтийн байдалтай байж байна. Хэрвээ энэ тайлбар өгсөний дараа бид дараагийн ажлаа яаж хэрхэн явуулах вэ гэдэг зүйл олцгоод ийм байдалтай байна. За маргааш ажлын өдөр гэхлээр бид нар холбогдох их бүхий албан тушаалтан байгууллага, прокурорын байгууллага, бусад субъектууд танилцуулж цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар бас чиглэлүүдээ авч энийг хэрэгжүүлэх болно. Ер нь цагдаагийн байгууллага одоо Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн нутаг төсрөөр онцлогтой байгаа та бүхэнд ганцхан энэ хэра студенттэй холбоотойгоор бид сонгож байгаа юм шиг. Угаасаа би түрүү хамгийн анхнд л дээ 60 орчим одоо гомдол мэдээлэл ирж байна Баянгол дүүргийн цагдаагаас сонгуулийн үйл явц харилцаатай холбоотойгоор. За энийг бүгдийг шалгаж байна. За дараагийн дугаард манай нутаг төсрөөр онцлог би түрүүнд дурдлаа. Манай нутаг төсрөөр Монголын үндэсний олон нийтийн араалал телевиз түүн харьяа гэдэг юм эсвэл түүнд хамаарал бүхий нийтийн мэдээлэл хэрэгсэлтэй холбоотой ихэнх одоо мэдээлэл хэрэгслүүд байрладаг учраас тэр мэдээллийн хэрэгслүүдэд нийт өвчтөлийн гарч байгаа асуудлуудад зөвдгсөн буруутгасан янз янзын одоо мэдээллүүд хийж байгаа учраас тэр чиглэлийн ачаалууд их хийж байгаа. Гэхдээ тэр чиглэлтэй холбоотой юмнууд манай дээр илүү одоо төвтгүүр шалгагдж байгаа гэдэг бас та бүхэн ойлгох ёстой болов уу гэж бодож байна. Одоохондоо миний өгч чадах миний хэлэх эрх хэмжээнд байгаа мэдээлэл юм байна. Ингээд бид цаашид холбогдох ажиллагаа хийж гэн эцсийн шийдвэрийг хэрэгжүүлсний дараа шүүх шийдвэр гарганаа. Хамгийн анх хэлсэн ийм одоо хүнээс гаргасан, нэвтрүүлжээс гаргасан гомдол мэдээллийг шалгах үйл явцтай холбоотойгоор цагдаагийн байгууллага дээр
Баатар захирал нэг ч удаа ирээгүй байна. Бид тавьсан болзол гэдэг юм хүсэлтүүдийг хүлээж авч өнөөдөр хүртэл хүлээж байгаа. Дараагийн дугаарт холбогдохыг оролдож байна. За бас бид нар шалгах ажиллагаа хүндэтгэлтэй хандж байна. За хоёрт нэг өвөл Баатар захиралтай холбоотой ямар нэгэн нийгэмд хэрэгжүүлэх үүрэг эрхтэй холбоотой хязгаарлалтыг цагдаагийн байгууллага аваагүй байгаа. Энэ өөрөөр хэлбэл саатуулаагүй, хориогүй, цагдаагүй эрхэнд нь хязгаарлалт хийгээгүй гэсэн. Тухайн үнээс бид зайлшгүй тайлбар авах шаардлагатай байгаа л гэдгийг илэрхийлж байгаа. За